сайн байцгаана уу? Би сүүлийн үед өөрийн компани Facebook дээр яаж чанартай зүгийн балыг таних вэ гэдэг юмыг бичээд оруулж байгаа. Энэ харагдаж байна үү те? Агаар ингээд маш удаан хөдөлж байгаа. Энэ болохоор одоо нөгөө сахарын хэмжээ юм одоо чиг багтай байх тусмаа зүгийн бал бол чанартай гэж ерөн ойлгож болно. Чиг нь 20%-аас доошоо байх ёстой. Чиг нь бага байж зүгийн балчин одоо нөгөө чанарыг алдахгүй удаан хадгалж болох хүнс болж байгаа гэсэн үг. Чиг ихтэй байх юм бол энэ дотор байгаа ням бактерич одоо өсч явна. Бас нөгөө эсэлт ихлэхийн одоо бино шиг олон гэсэн үг. Хий ихтэй те одоо нөгөө хөөс ихтэй араас хөөс өртөг одоо ингээ хөдөлгөөнүүдээ ус шиг ингээ хөдөлдөг зүгийн бол ерөн чиг ихтэй чанар муутай гэсэн үг шүү. Зарим хүмүүс танихгүй гэж магадгүй энэ манай михачигийн хамгийн жижигхэн 170 г-ийн зүгийн бол шүү. Энэгээр одоо юу хийж болох вэ гэдэг юмыг өнөөдөр оруулъя гэж бодож байна. Өнөөдөр хараа энэ нөгөө өсний даруулгад алчуур болохоор зүгийтэй гэдэг нь харагдаж байна. Сайн нөгөө улаарч үзүүлж асаашгүй намайг хөрсгөлч юм уу гэж. Хөрсгөлийн улаа юм зүс. Тэгээдээс шүү. За өнөөдөр тэгээд юу хийх вэ гэхээр шоколад хий. Одоо нөгөө зарим Японоос нөгөө баян бараа авдаг одоо хүмүүс авдаг хүмүүс бол мэдчихэж байгаа Харайс гэдэг Японы нөгөө алдартай зөөл нь маш амттай шоколад гэдэг те. Яг тэрэн шиг шоколадыг яаж зүгийн балтай хийх вэ гэдгийг харуулъя гэж бодож байна. Өнөөдрийн хоол болохоор маш амархан. Гал хэрэглэхгүй гэр онцлогтой. Юу хэрэглэх вэ гэхээр coconut oil хүнсний зориулттай coconut oil шүү. За. Тэгээ нэг какао нундаг. Тэгээ зүгийн балхуур. Хэмжээний хувьд энэ coconut oil 100 г. Яг яс хэмжээ заяа хэмжихгүй бол онцгүй болчих шүү. Какао нундаг болохоор 50 г. Зүгийн балын 170 г баг боловч 100 г хэрэглэнэ. 100 г шүү. Нэг хагас гэсэн хэмжээтэй. Coconut oil гэдэг чинь 25 градусаас дээшээ температурт бол шингэн. Тэрнээс доогоор температурт бол ийм хатуу хэлбэртэй байгаа. Тийм болохоор хэрвээ энэ хатуу хэлбэртэй хан бол ийм төмөр савнд хийгээд доор нэг будсан халуун усанд хийгээд амархан хайлчин ийм шингэн хэлбэрт ороод инфляцийн болгоод хажи зүгийн бал 170 г-тай юм шүү. За энэ рапсны зүгийн бал байгалийн зүгийн бал гэдэг чинь бас яг адилхан юм шашхтай ногоон өнгөтэй юм байна. Орон битээ энийг чинь тагалдаг гэсэн. За энэ 100 г хийнэ. Солихоор сайн харагдахгүй байгаа шүү дээ. Энэ маш амттай болно. Би одоо хаана энийг хийх арга мэдсэн бэ гэхээр өнгөрсөн жил бид нар Канадад болсон зөгийчдийн дэлхийн зөгийчдийн хурал дээр очсон. Тэгэхэд нэг аялал байсан юм аа. Тэгээд нэг зөгийн аж ахуй дээр очсон чинь тэр аялал энийг хийж зардаг гэдэг. Амсаж үзсэн чинь маш амттай болохоор ямар хэмжээтэй хийдгийг нэтрэгэстэй амар асуулаад сүү орсон одоо сүүн крем энэ төр орсон юм шиг амттай. Тэгээ сүүн крем орсон гэхээр ороогүй гэдэг. Ерөөсөө coconut oil тэгээд какао тэгээд зүгийн бал сахар орохгүй. Тэг гал хэрэглэхгүй маш амархан. Зүгийн балны ширххэн жижигхэн болоод энэ какао нундаг болохоор төрүүлч одоо нөгөө юугаар шуурээр ингээд юу гэдэг лээ. Шуурээр нэг сэгсэрчүүл амар идэх шүү.
хийгээд утгачих. Хэмжээг нь яг тааруулахгүй бол тус нь хэрвээ багтах юм бол энэ чинь нөгөө хадуу хэлбэрт орохгүй маш зөөлнөр байгаад зөсч мөсч чадахгүй ядаргаатай юм болох юм байна. За ерөнхийдөө юм чигшиг боллоо. Дахиад 3-1 хийгээд ямар ч гэсэн энэ ондоо бол бид нар зүгийн аж ахуй руу зүгийн аж ахуйг нь юу үйл төр рүү явж чадахгүй юм шиг байна. Ер нь явж болох ч гэсэн тэнцээ 14 хоног гэхэр чинь бас бид нар хий дэмий тэнцээ цаг гээд яд очихгүй байгаа юм. Яна асгаа ийцэн үү? Хүнд болоод явчих тийм ээ. Зя. Ингээд яг хөө гэхээр хөлтөөгчийн 1 цаг, хүрэгчийн 4 цаг хийгээд тэгээд гоё шоколад болох юм байгаа. Маргааш би бол одоо унтах гэж байгаа болохоор маргааш харуулнаа. Хай. Хүчнээс гаргасан шүү шоколад. Сайхан болчих шиг боллоо. Гаргачих. Энэ чи зөв гангараа шүү. Нөгөө бүрэн кинос орчиж харсан байна. За ингээд энэ зүгийн баал коконат ойлтой какаотой хийсэн шоколад идэж үзье. Ханадтыг тэгэхэд янз юм байсан. Гоё. Ингээд амруу хийгуудаа ингээд урсаад хайлаад nice шүү. Хийж үзээрэй амархан.